Сар шинийн өдөрт зориулсан өглөө хөтөлбөрийн тусгай дугаар Өмнөговь аймгийн Далан задгай хотоос үргэлжлэн хурж байна. Бид энэ хэсэгтээ хүндэт зочинтой ярилцах гэж байна. Өнөөдөр бидний зорж ирсэн хүндэт зочин бол соёлын бит бус өвтөөгч, лимбчин, замун Монгол Улсын хавьяач үзэгчин Бат жаргалтай уулзсан байна. Сайхан хаварчж байна уу та? Сайхан хаварчж байна. Сайхан хаварчж байна. Сайхан. Уран бүтээл өндөр үү? Тавгүй өндөр байна. За өнөөдрийн бидний таныг зорж ирсэн гол зорилго бол Монгол Улсын хавьяач үзэгчин Бат жаргал маань битүү амьсгаагаар лимб тоглодог соёлын бит бус өв тээгч байгаа юм ба. Ер нь соёлын бит бус өв тээгч байна гэдэг нь ямар үн цэнтэй байдаг юм бэ? Одоо энэ өв соёл гэж яригдж байгаа энэ үед бол энэ л их одоо хамгийн чухал болоод байна. Сүүлийн одоо 30-аад жилийн үед л одоо энийг л хүнд өвлөөж үлдээх зүйл юм байна. Энд чинь би өгшин болно шүү дээ. Бас мөнх биш шүү дээ гэж боддог болоод байна л да. Тэгээд одоо энэ дээр гол анхаарлаа чиглүүлж байна л да би. Тий. Битүү амьсгаагаар лимб тоглоно гэдэг маань өөрөө лимбчин хөгжимчин хүнээс маш их өндөр ур чадвар шаарддаг. Тэр ч утгаараа бас лимб хөгжмийн битүү амьсгаа ЮНЕСКОд бүртгэгдсэн шүү дээ, тийм ээ. Урлагийн салбарын хүмүүс бол битүү амьсгаагаар лимб тоглоно гэдгийг бол ойлгох бах. Магадгүй өөр салбарын хүмүүс ерөн тэр битүү амьсгаа гэж юуг нь хэлээд байгаа юм. Битүү амьсгаагаараа лимб тоглоод энэ нь соёлын бит бус өв болцсон байна гэдгийг бас мэдгүй хүмүүс цөөнгөө байгаа. Битүү амьсгаагаар лимб тоглодог гэдэг аргачлалыг нь таас манай үзэгчдэд зааж өгөөч. Битүү амьсгаагаар Монгол ардын уртын дуу тоглоно гэдэг чинь амьсгаа, битүү амьсгаа гэдэг чирээс хүний амьсгааны зохицлыг шууд өөрчилж эвдэж байгаа юм. Тэ. Хүн амьсгал аваад эргэл дуусаа гаргаж чаад дахиад авдаг болвол энэ бол авах, гаргах хоёр үедлийг зэрэг үйлдэж байгаа. Хамраар татаж байхад амаар гаргаж байгаа. Лимбэ үлээж байгаа. Ийм л үйлдэл л тэ. Тэгэж энэ ингэж битүү цагираг болгож явуулж байгаа би организмд. Ер нь бол тэр амьсгааны одоо ховор урлаг тэ. Энд чинь дээр мөнгөний дарагчууд ч гэсэн бас энийг эргэлдэг байсан байна шүү дээ. Тий. Гал үлээхэд эргэлж байсан байна. Мөнгөний дарханд тэр одоо тасалддаг байгаалаар мөнгө хайлуулах энэ аргад эргэлж байсан байна. Тэгээд лимбэнд Монгол ардын уртын дууг одоо тасалддаг үргэлжлүүлж хуураар тоглоход бол тэр чинь ном болвол тасалддаг явж үргэлжлүүлж чадж байгаа. Тэрний л одоо хэмжээнд л хүргэх тэрэл зохицлыг л одоо амьсгааны урлагаар биелүүлэх ийм л үйл ажиллагаа юм л да. Тий. Лимб хөгжмийн битүү амьсгаа нь өөрөө ЮНЕСКОд бүртгэгдчихсэн. Тэр битүү амьсгаагаар хөгжим тоглодог хүн нь соёлын бит бус өв тээгч болчихсон. Тэгвэл битүү амьсгаагаар хөгжим тоглоно гэдэг маань хэн болгон бас чадаад байхаар зүйл биш юм байна тийм үү? Тий. Ер нь бол их хөдөлмөрийн ардл энэ одоо биелэлээ олно л доо. Тий. Монгол улсын хэмжээнд яг юм битүү амьсгаагаар зөвхөн лимб тоглодог хичнээн уран бүтээлчд байдаг юм болоо та ер нь манай Ахмад Буйг бол яг Монгол улсын хавьяач гэсэн цэрэн дорж байгаа дорж байгаа цэргийн ансамблын
ийм улсууд байсан. За Бадам байсан. Ардын дөгөөж гэж уулах гэж байх ийм бичин. За манай галсан тогтох байна. Тэ бид за галсан тогтох Бадам хоёр бол миний үеийн одоо битүү амьсгал ийм бичтэй байлаа. За бас шарав гэж одоо үлдэр шалын сэлийн ордны бас нэг ийм бичин байсан. За хинтийн маам гэж бас ийм бичин байсан. За миний дээдх үеийн одоо бидний дээдх ийм дөрвөн ийм бичтэй бол заримтай нь ууз зөвлөгөө авч байсан. Заримын тоглолтын одоо харж байсан. Бас азтай хөө. Хоёулын ярилцлага таны иргэн одоо хуучны сайхан дурсамжийг чинь хамтдаа сэргэе гэж бодчих. Таны багш ямар хүн байсан бэ? Яг энэ битүү амьсгал хөгжим тоглох заасан хүндэт багштай. Яг миний одоо уулдаар анхлын би тавьсан хүн бол лам даржин ядья гэж одоо энэ хаан хонгор сумын харьяат хүн. Одоо бол бурхны оронд бий. Тэ. Тэр чи бол бас надаас 2 3 ч дүүл хүн байсан л да. Сургуульд байхад нэг байранд байсан юм уу? Дотор байранд нэг байранд байгаад тэгээ тэр хүн хүүхдэд 100 одоо ахаараа лимбэ заалгаас сурчаад бас 2 3 дуутай болчихоо хөдөөсөн. Тэгээ би тасагт нь байдаг байсан. Тэгээ лимбүлээ гэдэг байна. Энд чи яаж дуурд юм? Тэгээд ингээд дуурд юм гээд лимбүлээ үлээгээд үзье. Тэгээ үлээгээд үзсэн. Би бүх өнгө гаргаж чадчих байсан. Тэ. Ер нь тийм хүн бас нөх олон олддоо юм шиг байгаа. Тэр нь таа байж. Тэгээд ингээд яатар тавьсан. Ингээд 6 нөхөн боглоод ингээд нэгээр наваад үлээгээд таваад бол нарийн бүдүүн өгнүүд нь гарч байсан. Хөө эн чинь би энэ чинь 100 сурах гэж юм. 103 амралтын 3 сар зовлонго байсан. Та чинь харин шууд гаргах шүү дээ. За эндээс эхлээд энэ электрохнээс уяатай гэдэг ингээд бүгдийн дараа доорэ ингээд яв. Ингээд тэгэж л эхэлсэн тэр хөтөөс. Тэр бол миний одоо элемний анхны багш. За ноото бичлэг сургасан хүн сөрөнгийн чулуун дарж гэж одоо энэ дээр үед аргалан сум гэж байсан да одоо номгон гэх юм одоо тэр сумын тэр манай соёл би чи 10 төгсөөд соёлын орсон юм л да. Тэгээд тэр хүн бол анх ноот бичгтээ одоо суралцуулсан. За яг битүү амьсгаа заасан багшгүй би түрүү хэлсэн гэлгийн дэчин гэж мандлоо сум харьяат тэр хүн. Тэр хүн бол тэр 31 онд манай аймгийн анх байгууллагад одоо энэ урлаг соёлын ажлыг дагнан эрхлээд 70 хэдэн бараг 80 он хүртэлж гом одоо үргэлжлүүлсэн ийм хүн байгаа юм. Битүү амьсгаагаар лимбиг хамгийн уртдаа хэр хугацаанд дуурах боломжтой вэ? Одоо бол мэдэхгүй. Одоо бол би 70 гараа явцсан 74 5 хүрэх гэж байна. Ямар хэмжээнд үлээхийг бол тодорхойгүй. Яг вэ би одоо ингээд үлээгээд байх юм бол нэг 3 4 5 минут бол үлээх байх. Ингээд шууд үлээгээд байхад бол ер нь залуу цагтаа үлээх юм бол 10 20 минут үлээх байлгүй те. 2018 оноос эхлээд яг та хувь уран бүтээлчийн хувьд нутагтаа ялангуяа энэ Өмнөгов аймгийн Далан Задгад хотод говь гурван сайхан уян нэртэй хамтлаг байгуулсан гэж байна. Тэр хамтлагийнхаа талаар бас бидний танилцуулаач. Энэ хамтлагч угаасан бол одоо энэ манай хөгжим сууж байгаа Нордог гэж нэг өвгөн бий. Баян хуурч хүн насаараа ер нь яг урлагийн байгууллагад ажиллаж байгаагүй л дээ. Тэгтээ бүр бага сайн эхлээд одоо аккордеон хөгжим тоглоод тэгэл тэрүүгээр аль уран сайхны ажил гүйцэтгээл одоо 80 гараа явж байгаа. Ахмадын уян гэдэг чуулга байгуулад тэгээд ажилласан. Нөгөө чуулгаан шинчлэх одоо залуужуулах хэрэгтэй болоод залуужуулна гэдэг чинь одоо 50 гараа 60 гарсан улсууд л ирнэ шүү дээ. Тэгээд залуужуулах хэрэгтэй болоод дахиж чуулга байгуулад тэгээд тэрнийхэн одоо эхний удаа эртний сайхан гэж нэрлээ. Сүүлдээ арай өөр зохион байгуулалттай болгоод 3 сайхны уян гэсэн нэртэй болгоод тэгээд 30-аад оны бүрэлдэхүүнтэй 20-аад хөгжимчтэй 13 дуучтай ийм л одоо дуу хөгжмийн чуулгалтай. Энд чинь бас тэгээд ийштэй яваал энэ дунд говьор явнаа бас болоо.
шин нодны гоос баг уржныгаач хүм эхэлсэн ийм морин хуурч хөгшид бол байгаа шүү дээ. Мэргэжлийн хөгжимчд бас биш байх нь. Биш. Огт энэ улсуудад мэргэжлийн хөгжимчд огт биш. Надаас бус нь огт биш. Тий. Бүгдээр ер нь ардын хөгжимчд хөгжим сонирхолтой сайханч байсан. Тэтгэврт гараад хөгжим оролдож эхэлсэн. Одоо ятгын улсууд нь бүгд тэтгэврт гараад хөгжим оролдож эхэлсэн улс. Дөрвөө ятгах сууж байгаа. Ийм улсууд байгаа юм шүү дээ. За баярлалаа. Бидний ярилцах цаг бас дуусж байна. Бас яг энэ завшааныг тохиолдуулаад та Монголынхаа нийт ард түмэн нутгийнхандаа бас мэдчилгээ төвшүүлж. За баярлалаа. Ирж байгаа одоо бар жилдээ эрүүл энх байхыг, ажил үйлсэнд өөдрөг байхыг Монголын нийт ард түмэндээ тэр дотроос Монгол эмбичтэд за мөн одоо өөрийн уугуул нутаг болох Өмнөг аймгийн Ноён сумын ард иргэд ажилтан албан хаагчид малчид даан бүгд нь хамт одоо 50 хэдэн жил одоо хамтран ажилласан уран бүтээлчтэй одоо сар шинийн мэндийг дэвшүүлье. За баярлалаа. Манай өглөө хөтөлбөрийн уран бүтээлчдийн зүгээс ч гэсэн танд болон таны гэр бүл, таны хамт олонд ирүүлэх сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. За танай хамт олонд амжилт, уран бүтээлийн амжилт хүсье. За баярлалаа. Энэ өглөө бидний урилгаар Өмнөг аймгийн Далан задгад хотоос үргэлжилсэн бидний урилгаар соёлын биет бус өвтгөгч, лимбчин, Монгол Улсын гавьяач жижигчин Бачаргал бидэнтэй өнөөдөр ярилцлаа. Баярлалаа. Өглөө хөтөлбөр үргэлж явж байна.